За hi guys, энэ удаагийнхаа бичлэгээр Америк нэгдсэн улсын Лос Анжелес хотод байрлах хийж болох өнөөгийн зүйлсийн талаар мэдээлэл өгөхөд бол бэлэн болсон байна. За ингээд бичлэгийг орохын өмнө лайк болон subscribe дарцгаарай. За ингээд бичлэгийг урьцгаая. За хамгийн ихний сонгож авсан газар нь болохоор Drift Observatory гэдэг нэртэй бол газар байгаа. За энэхүү газар дээр болохоор уулан дээр баригдсан ийм шинжлэх ухааны ерөнхийдөө хуучин бол юм байгууламж байсан тийм газар бол байдаг. За энэхүү газар бол алхаад очсон ч болно. Уулын доороос нэхлээд алхаад тийшээ хөлөөрөө гарч болно. Эсвэл дуугууртай гарч болно. Машин өслөөд явж бол машинтайгаа ч утсан болно. За үүнээс гадна өнгөө доороос нь явдаг шаттл бас буюу тийм автобус бас байдаг. За тэр автобусанд нь суугаад тийшээ гарсан ч бол болдгоо. За тэгээд энэхүү газар нь болохоор бол Лос Анжелес хотод бол маш алдартай газар. Очсон хүн болгон ер нь бол энэ дээр бол гарч үздэг. За ихэвчлэн хүмүүс бол Лос Анжелес хотыг бүхлээр нь харахыг хүсвэл ийшээ ирдэг. Даунтаунд нь байгаа өндөр барилгуудын дээр гарч байгаа Лос Анжелес хотыг бол бүгдээр нь бол харж болно. Гэхдээ өндөр барилгууд нь ерөнхийдөө яг тэр төв хэсэгтэл байдаг учраас ингээд танд бол ийм гоё үзэмж бол харах болоход бол ер нь бол нэлээд хэцүү гэсэн үг. Яг энэ уулан дээр гарч байгаа тэр Лос Анжелес хотыг харах юм бол та дунд нь орж байгааг харах биш, яг нэг талаас нь нөгөө тал руу ингээд бүхлээр нь бол харж байгаа учраас маш тийм үзэсгэлэнтэй, маш юм гоёор бол харах болцоо бол эндээс бол үүсдэг байгаа. Hey guys, хэрвээ та энэ жилдээ багтаа заавал аялнаа гэж хэлүүлсэн байгаа бол энэ бичлэгийг дуустал нь заавал үзээрэй. Аялал гэдэг зөвхөн онгоцон суусны дараа эхэлдэг зүйл биш. Үнэн дээр аялал хамгийн түрүүн зөв төлөвлөгөө гаргаснаас эхэлдэг. Та хаашаа явах, хэд хоног аялах, ямар газруудаар орох, нислэг, буудал, хоол унд, тээвэр гэд нийт хэдэн дөрвний зардал гаргахаа урьдчилсан мэдснээр аялал эхэлдэг. Бид танд аяллаа төлөвлөгөө болон ойролцоогоор гарах төсвийг тооцож өгөх боломжтой. Ингэснээр та тухайн аялалтай шаардлагатай мөнгийг хэдийн хугацаанд цуглуулах, аяллаа төлөвлөгөөгөө хамтрагчтай танилцуулах, ингэснээр жил болгон хойшлуулдаг таны аяллыг бодиттой болох боломжтой болно гэсэн үг. Хэрвээ тань зөвлөгөө хэрэгтэй бол дээрх дугаар руу холбогдорой. За ингээд бичлэглүүгээ эргээд орцгоё. За дараагийн хөндлөж байгаа газар хоёр дахь газар нь болохоор Hollywood Sign. За Hollywood Sign-ы хувьд бол бас мэдээж заавал очиж зураг авах хэрэгтэй бол газар. За тэгээ зураг авахулж болох хэд хэдэн ийм газрууд бол байдаг. Та очихоос өмнө судалж агаад аль нь дээр нь очих юм бол аль өнцгөөс авах юм бол бид нэр гоё харах вэ гэдгийг нь судалж очих хэрэгтэй гэсэн. За тэгээд үүнээс гадна анхааруулах нэг зүйл нь болохоор ихэвчлэн дээшээ бол хөлөөрөө бол гардаг. За тэгээ машинтай доороос өксөж ирж байгаад машина доор ороход гардаг. За хэрвээ яг алхаж эхлэх цэг хүртэл машинтайгаа явчих юм бол яг очиод бол жоохон зөксөөл бол хом суугаад идэг. Тиймээс аль болох эртхэн машина доор байрлуулчих юм бол дээшээ гарахад бол хамаагүй танд амар байна гэсэн үг. За тэгээд энэхүү газарт очсныхоо дараа бол ер нь бол дээрээс нь хот бол яг Hollywood Sign-с бол тэр чигээр бол харагддаг. Тэгэхээр ер нь аль тал руугаа харж байгаа тэр зургаар бол даруулах хэрэгтэй гэсэн. За 3 дахь газрын хувьд бол Santa Monica Beach байна. За Hollywood-ийн ер нь хуучны ч бай, одооны ч бай ер нь кинонууд дээр далайн эрэг гарч л бол дандаа Santa Monica Beach байдаг. За энэ Santa Monica Beach гэх нь болохоор үнэхэрийн алдартай бүх кинонууд ордог. За очисон хүн болгон бас энэхүү далайн эрэг дээр бол очичоод буцдаг байгаа. За тэгтээ энд нэг ийм зүйлийг бол анхаарах хэрэгтэй. Хэрвээ та өмнө Азийн орноор аялж исэн, ялангуяа Вьетнам, Таиланд, Бангкок, Пхукет гэх зэрэг арлуудаар бол аялж исэн бол яг Санта Монико дээрх далайн эрэг бол яг таны тэднэртэй адилхан бол ерөөсөй байхгүй. Тэр Таиланд, Вьетнамын далайн эргүүд бол ийм гоё тунгалаг шууд ингээд доошоо нэвт харагддаг, айгүй юм зингийг. Дээрээс нь далайн эрэг нилээн ер нь бол цэвэрхэн тийм гоё байгаад байдаг те. Дээрээс нь халуун ер нь нэг салхилаад байдаггүй. Санта Монико Beach-ийн хувьд бол ер нь бол очиход бол хотын төвдөг харьцуулахад бол хамаагүй нэг сэрүүхэн дээрээс нь салхитай болчдөг. За дээрээс нь ус нь бол тийм нэг сааралцсан ерөөсөө танд ингэж дотор нь юу байгаа нь бол нэг тарагдахгүй. Тэгээд далайн эргээрээ нэг юм модны цомголж юм уу нэг тиймхүү ер нь хог хаягдлаа айгүй ихтэй. Тийм бол далайн эрг бол байдаг шүү. Яг киноноор гардаг шиг төсөөлж очих юм бол ер нь бол баг зэрэг бол сэтгэлээр бол уннаа гэсэн. За дараагийн онцлж байгаа газар нь болохоор Getty Center гэж бол байдаг. За энэ нь бол ерөнхийдөө музей гэж бол хэлж болно. Гэхдээ үнэгүй. За тэгээ энэ газар бол зөвхөн бас музейхээс илүүтэйгээр архитектур, цэцэрлэг, за тэгээ хотыг бүхлээр нь харах боломжтой. За дээрээс нь
урлагийн нэлээд дайггүй бүтээлүүд бол энэ газар бол байдаг. За энэ газар нь бол гэхдээ нэлээд Лос Анжелес хотын зах руу бол байдаг. За тэгээд дотгошоо ороход ямар нэгэн бол төлбөр бол төлөхгүй. За тэгээд албан ёсны цагаар харин одоо албан ёсны сайтаар очихоос өмнө захиалга хийх хэрэгтэй байдаг. За энд бол Европын урлагийн бүтээлүүд болон янз бүрийн тийм одоо гарден одоо цэцэрлэгт хүрээлэнгүүд ер нь бол дотор нээдэг. За тэгээд ер нь ийшээ очиод буцахад бол буруудах зүйлгүй, ялангуяа Лос Анжелес хотод нэлээд цаг хугацааг өнгөрөөж бол энэ газар руу очиод буцахад бол ямар нэгэн бол алдах зүйлгүй гэсэн үг. За дараагийн онцолж байгаа газар нь болохоор Hollywood Walk of Fame буюу одоо нөгөө нэг алдартай 5 гушуутай одоо гудамжаар алхах. За энэ газар нь бол мэдээж бас үнэхээр классик, очиж байгаа хүн болгон бол энэ шиг бол очдог. За тэгээ маш алдартай жүжигчин, дуучин, найруулагч эсвэл entertainment салбарын хүмүүсийн нэртэй одоо тийм однор бол байдаг. Тэр дундаас та өөрхөн сонирхсан одоо хинч үед юм Bruce Lee, Brad Pitt, эсвэл Robert Downey Jr. ч юм ингээд маш олон алдартай хүмүүсийн одоо тэр 5 гушууг хайж болж хүмүүс бол зургаа бол таруулдаг. За энэхүү газар бас янз бүрийн хүмүүсийн одоо тийм 5 гушуунаас гадна нэг гарынхаа хийгээр ингээд үлдээсэн тийм одоо бас юм одоо хэсгүүд бол байдаг. За тэр газартнаас очиод бас маш олон хүмүүс зураг таруулж байгаа бол харагдаг. За тэгээ энэхүү гудамаар бол янз бүрийн одоо кино театрууд болон одоо Лааны тосон музейг ихцээг маш олон үзүүр тэмдэг байдаг. За тэтгэмнүүд мэдээж үнэтэй та очиод бол одоо ирээд дотор орохоор төлбөрөө төлөхөд орно гэсэн. За энэ газар руу ялангуяа өдрийн халуун нарнаас явахаас илүүтэйгээр орой яг жоохон нар жаргаад ирэхий үеэр очих юм бол ер нь нэлээд гэрэл мэрэл насаал яг л нэг юм классик яг Холливуудын яг тэр нэг кинонд гардаг гудамжаар яг алхаж байгаа юм шиг бол мэдрэмжэл авдаг тийм газар байдаг. Тэгэхээр аль болох жоохон нар жаргасны дараа очих юм бол зүгээрээ гэсэн. За ингээд өнөөдрийн бол онцлог газрууд маань бол дуусч байна. За тэгээд дараагийн хэмжлэгээр уулзцгаая. Bye guys.